За дөрөвдүгээрт нь лагшин зарилэг тааллын үйлс нь зөнгөөрөө бүтэх хийгээд үргэлжид тасралтгүй хоёроор амтан бүгд дор тусыг хүргэн зохиох болоо. Тэрнч шавь нарын талаас хөтлөх дэр руна гэж хөтлөх боломж байвас чадагч бэр шавь түүнийг хотол чуулган дугаа эс уулзуулах хийгээд гутамшгаас эс татах нь байхгүй учраас үйлдэхэд зохистой бүгдийг магадтай зохионо гэж зарлигдсан болоо. Бодовын айлдвараас дахин санаваас сэтгэл улам итгэх хийгээд гэж. Үндэс улам ариусан одоод ац тэдэн гарнаа. Түүн дор магадлан мэдлийг олсноор зүрхний угаасан авралыг одуулаад түүний суртгаал дор суралцсан төдий лов замнаа суралцсан даруйд юу үйлдсэн бүгд бурхны ном хэмээгч нэгэн болох мөн бөгөөд бид нар бурхны айлдвар дор чимбала гэж айлдвар одоо болгоол гэх юм да тийм болгоол бурхны болгоосон юмыг л гэж бурхны одоо мэдсэн юмыг л гэх юм да бурхны одоо айлдвар дор төлөгчин момоо ношоо гэх тийм ээ төлөгчний төлөг төдийдч үл тооцож байна гэж зарлигдсан гэж. Төлөгчний момоо ношоо одоо төлөгчин эмгэн гэх юм уу да момоо гэдэг нь эмгэн тийм үү момоо ношоо гэдэг нь төлөгчин гэсэн үг юм да. Тийм ээ төлөгчин эмгэн төдийдч үл тооцно гэж зарлигдсан. Төлөгчин эмгэн нэгэн бэр 70 гэд энэ жил чамд ширүү юм байхгүй. Би мэдэж байна хэмээвээс дэ болж ёстой гэж. Амгалантай амраар одно гэж. Амгалантай амраар одно. Санаа амраад явчихнаа л гэсэн үг. Дэ нарэ тэр хэлэхдээ энэ жил чагчээ гэж. Төв гэхдээ үүнийг зүгжий гэж. Үйлд үүнийг эс үйлд хэмээвээс шамдан одоо бүтээдэг. Эс бүтээвээс ийхүү хэлснийг нь би бүтээгээгүй хэмээгээд сэтгэлд амгалангүй байдаг. Бурхан бэр энэ хийгээд үүнийг үйлд, энэ хийгээд үүнийг бүтээ хэмээн жаваалаг хэмээн одоо цаадсан дор оюуныг даатгах юм уу? Оюунаа хандуулах юм уу гэсэн үг. Мадууна гэж эс бүтээвээс сэтгэлд амгалангүй ирдэг билүү? Номноос тийхүү номлосон боловч одоо орон цагаар юлд дүүжээс орон цагаар буюу орон цагийн эрхээр гэсэн үг. Түүнийг хийж чадахгүй. Үүнийг л хийж үйлдэх хэрэгтэй хэмээгээд бурхны зарилгийг араас борно гэж бурхны зарилгийг одоо алагчаалан орхиод өөрийнхөө мэдл нэгийн дээр л оддог мөн хэмээн зарлигдсан бөгөөд ажиглаж мадаг нямгаава гэж эс ажиглан нямгаава цэг замда төлвөө мэмбэр гэж эс ажиглан зүгээр баясаж үг төдийдор эндүүрэл үгүйгээр сэтгэлээ тотгошоо хандуулад нэгт ажиглаваас маш их үнэн байгаа үзэгдэнэ. Тийм учраас бурхны эрдмийг дахин санахдор зүрхнийхээ угаас магадлалыг юу гаргах дор шамдаарэ. Тэр гарваас тэр хаанаас гарсан ном хийгээд түүнийг бүтээгч хуврагуудад орч магадлал тэр дугаа адил нэжгээд ирэх учраас авралыг одуулах нь ансан додох бөгөөд дэ минлааны гэдэг тэр л бус болвоос мөр бусад бүүхэл авралыг одуулахт ч сэтгэлд баттай эрхийн газар үгүй болоо гэж. Нэг юм байна да дөрөвдүгээрт санжээжийн пэрэндэжи ондог гэсэн байна тийм ээ. Санжээжийн пэрэндэ дотор бол энэ дээр бол хүнжээ дуваад жүм мичдваа гэсэн байна тийм ээ. Жамдаа лавжаан дээр бол санжээжийн пэрэндэд бол 5 чачаа тавьдаг санаж байна тийм ээ. Санжээжийн пэрэндэ чинь хүнжээс дуваа байдаг. Тэгээд жүм мичдваа байдаг. Гажигрээлэж угаа. Дүй дагварж угаа. Сэмжээнд чогрын мэдвэрж угаа гэж. Нэг юм 4 юм тавьсан байдаг. 5 юм тавьсан байдаг. Нэгдүгээрт бол ерөөсөө шамтал хичээл харгалзахгүйгээр хүнжээстэй баг зөнгөөрөө бүтдэг санжээжийн пэрэндэ. Хоёрдугаарт нь бол үргэлж тасралтгүй байдаг. Гуравдугаарт нь болохоор зэрэг чинь намхаа гарч авд чаваа гэж огторгүй хаан түгэн тэнд бол санжээжийн пэрэндэ байдаг. Санжээжийн пэрэндэ байхгүй газар бол байхгүй. Тэгээ тэргээр нь санжээ мэдийн савчиг мэдэн гэдэг чинь
Дөрөвдүгээрт нь гажиг нийтлааж өгөө гэж. Тийм ээ, гажиг нийтлааж өгөө. Нэгэн агшинд л орно. Санжээжийн фэрэндээ бол жүглэхдээ нэг агшинд л жүглэн түүнээс тийм удаан юм бол байхгүй. Хамгийн сүүлд нь бол чогрын мэд төрж өгөө. Тэрэнд орно, энэнд орохгүй гэсэн тийм юм байх. Алагчаал бүр бүх амьтанд бол одоо санжээжийн фэрэндээ бол жүглэнэ л гэж байна. Тэрэн шиг лагшин зарлаг тааллын үйлс нь бол за зөнгөөрөө бүтэх болон үргэлжид тасралтгүй хоёроор гэж. Үргэлжид тасралтгүй зөнгөөрөө бүтсэн тийм үйлсээр амьтан бүгдэд тусыг хүргэн зохиодог юм аа гэж байна бурхны үйлс гэж. За ингээд санжээжийн фэрэндээжийн яндан бол энэ байна. За тэгээд төгсгөлд нь тэрнч шавийн талаас л дэр өрөөнө гэж. Хэрвээ тухайн одоо тэгмд хөтлөх юм уу, тэгчин хөтлөх юм уу, тэгчин дотроосоо доо ёсон хөтлөх юм уу, аг хөтлөх юм уу, аг дотроосоо ламид юм уу, налжирж үд юм уу. Аль нь л одоо дэр өрөөнө хөтлж болж байвал бурхан бээр шав түүнийг тэр хотол чуулганд байгаа уулзуулахгүй, тэр гутамшаас татахгүй гэсэн юм бол байхгүй гэж. Үүдхэд зохистой бүгдийг л магадтай үйлдэн зохиодог юм аа гэж ингэж одоо зарлагдсан. Ганцхан яг шавийн талаас л харгалзахаас ус санжээ бурхны талаас бол ерөөсөө бүх юм бол хүнжистэй жум мичтэй байдаг л гэж байна. За тийм учраас бодовын гэгээ айлдахдаа дахин санаад байх юм бол сэтгэл улам итгэл төрөөл үндэс улам ариусаад тэгээд үндэс улам ариусаж сэтгэл улам итгэх тусам бурхны одоо жанал ордог юм аа гэж. За түүн дор магадлан мэдлийг олсноор за бурхны одоо эрдмийг үнэхээр тийм одоо эрдэнтэй юм байна. Ном тийм эрдэнтэй юм байна гэдэг гонч гүсмийн одоо тэр эрдмүүдийг тус нь үнэхээр сайн мэдээд нэг одоо магадлан мэдсэн буюу ийм одоо ээш тийм ээ. Тийм одоо сэтгэлийг л олчих юм бол нянт зүрхний угаас бол авралыг одуулнаа гэж бурханд яг итгэдэг болно. Тэгээ бурханд итгээд түүний суртгаал дургуул суралцсан төдийгөөр л юу хийсэн бүгд ч яг хөөхлөөр бурхны ном болчихно л гэж. Бурхны ном болчихдөг юм аа. Тэгэхээр бол бурханд бол итгэл байх хэрэгтэй. Бурханд итгээл бурхны үнэн сэтгэлээсээ л бурханд итгэх юм бол бидний бүх тэгээд бурхны одоо тэр суртгаалд суралцж ёсцсон суралцчих юм бол бидний юу үйлдсэн бүгд бурхны ном болчих. Гэтэл бид яагаад өнөө хөхтэй зэрэг оогол гэд бид тийм ээ бурхны тэр айлдсан айлдвар бурхны сургаалыг бол момон ношогийн төдийд бол тийм ээ төлөгчийн одоо тэр нэг төлөг нэг тийм юм буула тэглээ инглээ чи тех хэрэгтэй байна ингэх хэрэгтэй байна гэдэг тэр төдийд бол тооцохгүй байна л гэж. Төлөгчний одоо нэг төлөгчийн хүн одоо төлөг тавиад тэгээд одоо энэ жил чи чодлоо гэдэг чамд тийм ээ зүвчиг мэд гэж. За нэг хатуу одоо тийм тийм бартад саад ч юм уу тийм байхгүй байна. Тийм ээ ааши би мэдж байна гэдэг ингээд хэлчих юм бол тэр хүн санаа амраад явчихдаг гэж. Харин нөгөө хүн энэ жил бол чамд одоо их тийм төвхтэй юм байна. Тийм учраас чи энийг хийх хэрэгтэй. Иймийг битгий хийгээрэй, иймийг хийгээрэй гэвэл тэрийг хийгээрэй гэсэн юм шамдан бүтээдэг. Битгий хийгээрэй гэсэн юм шамдан төвчдөг гэж. Хэрвээ тэрийг одоо төвчж чадахгүй, хийж чадахгүй байх юм бол тэгж хэлснийг нь би одоо бүтээгээгүй шүү дээ гэд сэтгэлд бол ерөөсөө амгалан одоо байдгүй. Сэтгэлдээ одоо цаанаа ингээл шаналал яваад байдаг л гэж. Гэтэл бол бурхны дийд нь дийж энэ хийгээд үүнийг үлд, энэ хийгээд үүнийг бүтээ гэсэн бурхны одоо жайв байж хахад тэр жайванд бол оюунаа одоо даатгах юм уу? Аль эсвэл түүнийг одоо бүтээгээгүй байсан ч гэсэн л бидний сэтгэлд бол тийм мэдээва юм амгалангүй юм ирдгүүг ирдгүй гэж. Харин юу гэдгүү гэхээр номонд бол уг нь тэгж чадлсан. Тэгэхдээ одоо бол орны одоо ирэхээр цагийн ирэхээр тэрийг бол хийж чадахгүй юм байна. Харин тэрний оронд бол ийм хийх хэрэгтэй юм байна гэд ингээд бурхны зарилгийг бол одоо зөнд нь хаяад ганцхан яг өөрийнхөө одоо шийдвэрийн дагуу өөрийнхөө одоо санаа бодолд юу бодогдно тэрнийхэн дагуу ингээд явждаг шүү дээ л гэж ингэж бодоомингийн зарилгалсан байна. Тэгээ энэ хүү зарилгийг бол зүгээр одоо сайн ажиглахгүй зүгээр ингээд тэгж хэлжтэй гэл одоо бурхны зарилгийг бол одоо нэг төлөгчийн хүний төдийч тооцоогүй юм байна да гэл одоо зүгээр баясаал инээгээл ингээд шоолоод өнгөрөх юм бол тэр бол яг хамаагүй юм а гэж. Тэгэхгүйгээр үнэхээр энэ дотоод сэтгэл рүүгээ хандаад сайн ажиглах юм бол энэ бодовын гэгэний айлбар бол үнэхээр үнэн байх шүү дээ л гэж. Тийм учраас санжээжи яндан бурхны эрдэм гэдгийг дахин санах хэрэгтэй. Дахин санаад санах юм бол нянтаг байна тий үнэн зүрхнийгээ угаас бол түүнд бол магадлал
гарч ирнэ гэж, магадлал гарч ирнэ гэж, яг ийм юм байна шүү гэдэг. Гэт яг тэрийг бол мэднэ гэж. Тэгээд мэдээж үнэ тэрийг л одоо мэдэх юм бол тэр эрдэнэтэй бурхан гэдэг чинь хаанаас гарах юм бэ гэдэг дэрэг бол ном бясалгаж байж гардаг юм аа. Тийм учраас ном гэдэг чинь ийм эрдэнэтэй юм байна. Ном ийм эрдэнэтэй юм чинь тэр эрдэнэтэй номыг бүтээж байгаа хуургууд ч гэсэн ийм одоо эрдэнэтэй юм байна гэсэн тийм магадлал бол дахин гараад ирнэ. Зайлшгүй одоо гараад ирнэ. Тэр л гараад ирэх юм бол бидний жамд гэдэг чинь бол над додоо гэж, ансанд одноо гэж. За тэгэхгүй бол жамд л ансанд одоогүй бол бусад одоо тэр цоглом, жорлом, тондон, голом энэ төр бол бүхэл тийм ээ авралыг одуулах нь сэтгэлд хүлвэн, сэтгэлд одоо нэг тийм баттай юм ч гэсэн энэ ч эрхийн газар бол байхгүй шүү дээ гэж. За энэ санжаачи яндан самбаа юм тест. Хоёрдугаарт нь чойжи яндан самбаа ниван юм. За хоёрдугаарт нь бурхан дор бишрэлснийг учир шалтгаан болгоод бурханы эрдэм хязгааршгүйтэн энэн гэж. Бурхан эрдэм хязгааршгүйтэн энэн. Нэгэсэндээ хязгааршгүй эрдэмтэй бурхан энэн гэсэн үг юм. Яндан таяава жан гэдэг дэр чинь жан гэдэг чинь бол нэр үгүйсгдэг дагавар юм тийм ээ. Тэгэхээр тэр хязгааршгүй эрдэмтэй бурхан энэн. Иш онлын ном хорих болон мөрийн үнэн гмийг твчих болон эрдмийг бүтээхийн мөн чанартыг онд жаваад илтэд үйлдэхийгээд бясалгаснаас гарах болоо гэж. Тэгэхээр тэр лүн догжийн яндан гэж бол тийм ээ. Лүн иш онлын эрдэм. Иш онлын ном лүн догжийн чой гэж. Иш онлын одоо ном. За ондын ном гэхээр юу тавих вэ гэхээр тэр гогваад нь ламжийн дэм ба хоёр тавих юм байна тийм ээ. Гогваа гэдэг нь гогдон буюу хорихын үнэн тийм ээ. Ламжийн дэм ба гэдэг нь ламдан буюу мөрийн үнэн. За хорихын үнэн гогдон гэж юу хэлэх юм бэ гэхээр жон банва. Нэг гмийг твчих чадсанд бол тэр бол яг гогдон юм. За ламжийн дэм ба гэдэг нь нэг гмийг твчээд нэг эрдмийг дүүлж чадсан болвол тийм ээ яндан дүүн ихтэй эрдмийг одоо бүтээж чадсан болвол тэр ламжийн дэм ба юм. Тэгэхээр тэр гогдон гэдэг чинь жон банвын дагнижин юм. Ламжийн дэм ба гэдэг чинь бол яндан дүүн дагнижин юм аа л гэж. Дагнижин гэдэг чинь тийм мөн чанартай л гэсэн. Гогдон гэж юу хэлээд байна вэ гэхээр зэрэг жон банвын дагнижин. Гмийг твцсэний мөн чанартай нэг тийм эрдмийг л гогдон гэдэг байна. Ламдан гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр зэрэг яндан дүүн эрдмийг бүтээсэн талаасаа л нэг эрдэм бүтгэхдээ нэг гим байхгүй болж тэр эрдэм бүтдэг. Нэг гим байхгүй болоход л тэр гим байхгүй болонгууд нэг эрдэм төрдөг юм байна тийм. Хоёр талаасаа энэ хоёр заавал одоо хоёр талаасаа магадaltaй тийм ээ. Жон багнахад яндан дүүлэх чаваатай, яндан дүүлэхэд жон багнахдах чаваатай. Тэгвэл жон багнаж байгаа талын нь бол гогдон гээд, яндан дүүлж байгаа талын нь бол ламдин гээд байгаа маа л гэж. Тэгээ гогдон бол онд жайлдаг юм. Гогдон онд жайлахын тулд ламдин яах вэ гэхээр зэрэг гомддаг юм аа гэж. Тэгэхээр бурхны одоо эрдэм гэдэг чинь тэр бүх гимүүдийг твцсэн тэр гогдонгуудыг бол онд жайлаад тэр бүх одоо яндан эрдмүүдийг дүүлдэг тэр ламдан мөрийн үннүүдийг бол гомбоо гэхээр бясалгаж ингэж байж л яах вэ гэхээр жугаа угаж гарсан юм аа. Нямдуу дамбарж ядэ гэж хэмээн одоо санаж үлдээрээ л гэж. За чо яндагүр дүдвийн доног. За энэ бол чо яндагүр дүдвийн Дүдва гэдэг номын утга юм аа л. За энэ номын чо яндагүр дүдваг бол амрын чимд татцсан байгаа. Тэн дээрээс бол чо яндагүр дүдвийн доон дотор юу гэж одоо гарч вэ гэдгийг л амрын чим дээрээс бол тэр үгийг харах юм байна. За тэрний утга нь юу гэхтэй зэрэг ерөөсөө бурхан хязгаарчгүй эрдэнэтэй юм байна. Гэхдээ бурханы энэ хязгаарчгүй эрдэм бол бас нэг уг шалтгаантай л байж таарна. Тийм ээ уг шалтгаангүйгээр бол гарч ирэхгүй. Түүний уг шалтгаан нь юу юм бэ гэхтэй зэрэг л ламдан гомнж угаад гогдон онд жайлснаас л болж яг бурхны энэ одоо гим бүгдийг тавьчихсан эрдэм бүгдийг одоо бүтээсэн гэдэг тэр эрдэмчөнд гарч ирэх юм аа гэж. Тэгэхээр зэрэг тийм эрдэмтэй одоо бурхныг гаргаж ирж байгаа тэр чадамжтай бурхны ном гэдэг чинь үнэхээр яг хөөхтөр эрдэмтэй юм байдаг юм байна гэж мэдэх хэрэгтэй. За Сүмбаны 3 дугаарт нь тийм ээ голлон хутгтын бодгаал нугууд мөн бөгөөд тэр нь ч номын эрдмийг дурдаад түүнийг ёсчлон бүтээхийн үүднээс дөрдөн үйлдэх бөгөөд чо яндагүр дүдвийн утга болоо л гэж. За мөн ялгаа байхгүй. Чо яндагүр дүдвийн доонд бол байгаа. Голлон бол одоо гиндэн гонч гэж үг хэлэх хөөхлөд тэр голлон павын гансгийг хэлнэ гэж. Хутагт нарыг л яг хутагт бодгаалуудыг хутагт бодгаал гэдэг нь хоосон чанарыг илтэд онцсон тонлом товлсноос дээших тийм ээ. Тонломоос дээшийг одоо олдсон тийм бодгаалуудыг л яг хөөхтэй зэрэг
гинтэн гончиг гэж хэлнэ гэж. Гэхдээ яг хөө Жаврамраавын ёсонд Дулвааны ёсонд бол гэлэн 4 гэлэн байх юм бол гинтэн гончиг болно гэсэн тийм гэлэн шиг гиндийн энтер гэсэн тийм юу байдаг тийм. Эгэл 4 одоо гэлэн үнэхээр гэлэн байх юм бол тэр 4 нийлээд бол гинтэн гончгийн одоо яг нэг тийм бүхэнд оролж чадах тийм хэмжээнд оролж чадах юм а гэсэн тийм юу байдаг. Тийм учраас зовоо гэсэн байж ч магадгүй. Зовоо гэдэг нь тэр юм. Зовоо павын гансаг ихтэй зэрэг уг нь бол зүгээр эглийн одоо тийм гинтэн гончигч өрөөсөө байдгүй бол зовоо гэх хэрэг байхгүй шүү тийм ээ. Шууд зүгээр павын гансагудаа л гэлчихд болно шүү тийм ээ. Гэтэл өмнө зовоо мойсон ба шүү тийм ээ. Зовоо мойвын одоо говь юу юм бэ? Ягаад зовоо мойсон юм бэ гэхдээ зэрэг бас гинтэн гончиг байхад заавал павын гансаг байх албагүй юм аа. Тийм ээ. Шок гэвэл тийм ээ сосоон живэн гэлэн ши чойчж гэдэг юм. Гэлэн ши цавгаа чойчж гэдэг юм. Тэгээ нэг гэлэн тавьж болохгүй тийм ээ. Заавал 4 гэлэн. Эглийн 4 гэлэн болвол гинтэн гончиг юм. Тэгтээ павын гансаг биш юм тийм ээ. Гэсэн тиймэрхүү маягаар яаж болох вэ та. Тэгэхгүй бол зовоо гэсний бол жонсон байхгүй болчих гээд. Тэгтээ яг одоо цан дээр нь тавих юм бол гинтэн гончгийн цанд их чанд юуг тавьсан байна вэ хөхтэй зэрэг чинь. Гинтэн гончгийн цандыг иргэдэлчин яндан нийтэн дамбын пав гэдэг утсан байна. Иргэдэлчин яндан нийтэн дамбын пав. Тэгэхээр зэрэг нөгөө нэг тэгвэл сосоон живэн гэлэн ши байгаа ш тийм ээ. Тэр дөрвчин бол иргэдэлчин яндан нийтэн дамбын пав биш үстэй. Тийм ээ. Тэгээ тэгтэн чи гинтэн гончгийн цанд тэгэхээр иргэдэлчин яндан жадхаадан дамбын тэгчин пав гэдэг тэгчин гинтэн гончгийн цанд гэдэг тавьсан гэж. Тэгэхээр нөгөө нэг гэлэн шийд бол сосоон живэн гэлэн шийд бол иргэдэлчин яндан нийч байхгүй яндан жадж байхгүй юм л та. Тэгэхээр тэр юу гэсэн үг вэ тэргээл явж байгаа юм л дээ. Тэгээ яг нь бол ер нь жавсан доторт нь дондомбын одоо жавсан, гүнзвийн жавсан, тайнтбын жавсан гэдэг л. Тэгээ тэн дээрээсээ одоо хэлэх юм уу тийм ээ. Ажээс бол гүнзвийн одоо гинтэн гончиг юм аа. Гэлэн шийвэл цоглох юм бол гүнзвийн гинтэн гончиг юм аа. Тийм ээ. Жирдан гинтэн гончиг биш ээ гэх юм уу. Тиймэрхүү маяг юм яригдана л да. Тэгээд энэ бол зовоо павын гансаг гэхдээ зэрэг бол гүнзүүд нь дондомбын хоёулангийн багтаас юм аа. Тэгээ гүнзвчвэ дондомчвэ гинтэн гончиг байхад зовоо бол павын гансаг байх хэрэгтэй юм аа. Гэдэг ч юм уу тиймэрхүү маяг. Тэгээ дэян чойжи яндан дандаа. Тэр нь ч номын эрдмийг дурдаад ихтэй зэрэг. Ном одоо ийм эрдэнтэй юм байна гэдгийг дурдаад ирэхээ зэрэг. Тэр эрдэнтэй номыг чинь цүлшин дүүийн гэж ёсчлон одоо бүтээж байгаа. Тэр бодгаалууд чинь бас л тэдгэрийн үндсэн тэр ном эрдэнэт нөгөө нэг эрдэнтэй ном ч байгаа юм чинь тэдгээр ч гэсэн бас яг эрдэнтэй болж таарна шүү дээ тийм ээ. Тэр үүднээс нь яг дамбарч идэ гэж дөрдөн үлдэх юм аа л гэж. Тэгээ чойонд хүрдэд юм доноо л гэж. Хамгийн гол нь санжаа гончгийгаа яндантай гэж дүүлчих юм бол тэгээ чой гончиг гинтэн гончиг хоёр нь дүүлэхэд амархан байх нь ш тийм ээ. Санжаа гончгийн янд хаанаас гарах вэ? Чой гончгоос гарна тийм ээ. Тэгэхээр чой гончиг янданд эрдэнтэй байж таарна. Тэгвэл тэр эрдэнтэй чой гончгийн чинь өөрийнхөө үнд сэтгэлд үйлдсэн байгаа тэр бодгаал чинь л яг нь яндантай л байж таарна. За яндан шиваа ингээд боосоо одоо чадвар шиваа гэдэг тийм ээ. Эрдмийн мэдэх гэдэг нь ингээд болчих юм байна. За хоёрдугаарт нь бол ялгамжааг нь мэдэх гэж. За дуваагаас гарсны дагуу чухаг дээд 3-ын нам панцанжийн гэж. За дотоодын харилцсан ялгамжааг мэдээд авралыг одуулах болоо гэж. За дотоодын харилцсан ялгамжааг мэдээд авралыг одуулна. Тийм ээ. Чойлоо яаж жавстай болох юм? Тийм ээ. Санжаа чухаг дээд 3 жавстай болно гэхдээ зэрэг мэдээж бид чинь санжаалаа жосчоо, чойлоо жосчоо, гинлээ жосчоо тус нь уншиж байгаа ш тийм ээ. Тэгээд зэрэг санжаалаа жосчоо гэхэд яаж санжаад жавстай болох юм? Тийм ээ. Чойгоос юугаар ялгаатай юм? Юу гэж бодох юм тийм ээ. Чойлоо жосчоо гэхэд санжаалаа жосчоо гэснээс ялгамжаатай юу бодох хэвтэй? Гинлээ жосчоо гэхэд нөгөө хоёроос ялгамжаатай юу бодох хэвтэй тийм ээ. Тэгтээ зэрэг тэр үе чинь нөгөө нэг гончгсумынхаа чадварыг шилж өжил тэр гурвуулын тус нь одоо яана штэ тийм ээ. Тэгэхгүй бол санжаалаа жосчоо, чойлоо жосчоо бол гурван үг хэлж байгаа боловч яг хөөхтэй зэрэг ялгаа байхгүй л нэг л одоо бурхан ганцхан бурхныг одоо бодоод ингэх юм бол гончгсумжийн одоо гурвууланд нь авралыг одуулсан тийм ялгамж байгаач хэрэггүй шүү дээ тийм ээ. Тийм учраас бол чадвар шинэж австаа болох хэрэгтэй л гэж. Тэр чадваруу таана байгаа юм ба ихтэй зэрэг дуваад байгаа л гэж. Пав тогмдын дуваад л ихтэй хэрэнгүй байгаа л гэж. За энэ ламрын чимдэр юм бол арай жоохон дэлгэрэнгүй л дээ. За сумбаныг сайлан баа юм. Ам авах гэж байна тийм ээ. Ам аавна гэдэг нь хүлээн зөвшөөрөх гэсэн үг шүү дээ. Ер нь бол.
За бурхан дор авралыг үзүүлэгч хийгээд ном гаслангаас гитлэхгүй буюу одоо нирван гэж хэлэх юм да. Гаслангаас гитлэхгүй дор бодит аврал хийгээд хувраг дор авралыг бүтээхийн нөхөрт барихын үүднээс аврал одуулах бөгөөд Вянан агуу их тайлбараас гарсны дагуу болоо гэж. Тэгэхээр зэрэг бурхныг болвол жав домбо авралыг заагч гэж ингэж хэлэх юм тийм ээ. За чойло жосчоо гэдгийг чойдор гол нь юу гэх вэ? Нянда ирнэ л гэдэг. Нянда. Тийм ээ. Тэгээд ер нь гол нь бол гогдон ламдаа хоёр л ирнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол чойло жосчоо гэдгийн чойдор бол гогдон ламдаа хоёр ирэх юм. Тэгээд тэрнийхээ хамгийн зовоо нь бол нянда юм. Тэр няндаг л яг хөөхтэй зэрэг жав ой гэж бодох нь. Жинхэнэ бодит аврал гэж бодох. За гиндэнг бол жав дөвийн дог тийм ээ. Авралыг бүтээхийн нөхөрт барихын үүднээс аврал одуулах бөгөөд дөлва жачир дэлбалэ жугаандар. Да дөлвааны жачир дэлб гэж байдаг. Тэрний дагуу бол юм аа гэж. За Шиваны гэж Шива шанд мимарава гэж бусдад дүл өгүүлэх. Тэгэхээр тэр гонч гсмийг л аврал гэж бодсон бол бусдад одоо өөрийнхөө бодол санаагаа бүрэн битгээд атгаал гэдэг. За Шиваны дөрөвдүгээрт нь дотоод болон гадаадын багш хийгээд шашин за сургаал гэх юм уу тийм ээ шашин хийгээд түүн дор суралцагч нарын дээд доодыг мэдээд чохогдээд 3 ямагтад зөвхөн чохогдээд 3-т гэсэн үг тийм ээ. Жавс зинжи гэж авралыг барина. Тэдгээр луга үл цохилдсон багш тэргүүтэн дор авралыг үл барих болоо гэж. Тэр хоёрын ялгамжаан дор багшийн ялгамжаанд бурхан нь гим үгүй хийгээд эрдмийг гүйцээсэн дор бусдын багш нь түүнээс догоодэ гэж буцсан буюу түүнээс эсрэгээр гэсэн үг. Догоодэ гэдэг нь буцах эсрэг гэсэн. Түүнээс эсрэг бөгөөд чадвар пагддоос гэж юм. Ялгамжаат үлэмжийн магтаалаас гэж. Үлэмж ялгамжаатын магтаалч гэх юм уу тийм. Магтаалаас би багш бусдыг төвчээд яаж төгссөн танд жавчива гэж авралыг одуулж байна. Тэр юуны тулд химээвээс та гмийг үл эрхшээсэн эрдэм төгөлдрөө химээсэн хийгээд мүдэг шанжийн шүндэглэг тэрсүүд бусдын номын ёсон дор ямар адил нэн санаваас тэр адил тэр мэт итгэлт танд миний сэтгэл энэ сүжиглэх болов. Тэр мэт бүгдийг дэдэр тамжид чимэн бий. Тэр мэт бүгдийг болгоосон бус тогтсон тааллын гэмээр лагсамдан гэж. Одоо юу хинтэй үргдэх сэтгэл төгөлдөр самлаг намжийн жом мэдвийн за сэтгэл үргдэх нугуудаар гим үгүй домбо чожо метон оо гэж. Багш танигч үл үзэх болоо хэмээн зарлигсан мэт болоо гэж. За намбаад нь чивийн гэдэг зэрэг чинь чанангийн чадвар бол дандан домбо дави чананы гэд гүнчин ламын дүнтэй заваанд байдаг шүү дээ. Дандан домбо дави чананы гардаг даад нь домбо санжаа дон гэж. Тэгэхээр зэрэг наваа санжаа бадан намбаад нь чивийн гэж байна тийм ээ. Намбаад нь чивийн домбоод нь дамбаад нь дэлэ лаваа намжийн. Тэгэхээр зэрэг домбо гэдэг нь багш тийм ээ. Навын домб тэгээд чарлвын домб хоёр. Тэгээд навын дамб чарлвын дамб хоёр. Тэгээд наваавын дэлэ лаваа гэдэг түүнд суралцагч нугууд. Чарлвын одоо бас тэр шашинд суралцагч нугуудын чогмон шинэг дээд доодыг мэдээд тэгээд гончгсом хоноолоо гэдэг зэрэг зөвхөн чохогдээд гуравтал аврал барина л гэж. Тэгээ чарлваад навын чадвар бол домб даваа сүмжээгоо нэж яддаг шүү тийм ээ. Тэгээ хамгийн эхлээд домб нь чарлвын домб ямар юм. Тэгээ наваа санжийн домб ямар юм. Мэдээж тухайн одоо шашныг анх үүсгэгч тэр шашныг одоо юу гэдэг юм тийм ээ. Хамгийн анх одоо тэр түүнийг одоо номлогч нь өөрөө ямар хүн байсан. Тэрнээс шалтгаалаад тэр ном нь ямар хүн бэ гэдгийг бас мэдгдэн тийм ээ. Тэгээд бас тэр сургаалынх нь мөн чанар нь хоорондоо бас ямар ялгаатай вэ? Тэгээд үзлийн одоо ялгаа юу вэ гэдэг. Энэ гурваар л ялганаа л гэдэг. За дэдэгдэн мэнтэн бий. За тэгээд тэдгээр луга үл цохилдсон домб тэргүүтэн тийм ээ. Багш ихтэй зэрэг чинь бусад чарлвын одоо багш тэргүүтэн дор одоо Христ ч юм одоо Иесус Христос ч юм уу Мухаммед ч юм уу тийм ээ. За тэгээд өшөө юу байдгийг
тэдгээр тэргүүтэнд орвол жагс мэдэн баавуу гэж авралыг үл барих болоо гэж. За тэр хоёрын ялгамжаанд ор гэж. Домбын за чарлын домб намын домб хоёрын ялгамжаа нь юу юм бэ гэхтэй зэрэг домбын чадвар нэ гэж. За тэр анх одоо үүсгэгчийн ялгаа нь тий багшийнх нь одоо ялгааны үгтэй зэрэг Намаа Санжаавын дом бол Санжаа юм тийм бурхан юм. Тэр Санжаа гэдэг чинь гим үгүй хийгээд эрдмийг гүйцээсэн юм аа л гэж. Санжаа гэдэг хоёр үгээр ялгаад сан гэдэг чинь бол ариусгасан гэсэн үг өстэй тийм ээ. Гим бүгдийг ариусгасан гэсэн үг. Жаа гэдэг нь дэлгэр нэгтэй тэр эрдэм бүгдийг дэлгэрүүлсэн, эрдэм бүгдийг гүйцээсэн гэсэн үг. Шанжийн домбооны бусдын одоо багш нь бол тэрний эсрэгээр байдаг гэж. Гим бүгдийг бараагүй, эрдэм бүгдийг гүйцээгээгүй. Яг нь зарим нэгэн гимийг барсан байж тэгээ ерөөсөө ямар нэг юмыг бол багалсан бол байхгүй тийм ээ. Зарим нэгэн гмийг бол зүгээр төр зуур дартсан байж болох юм. За зарим нэгэн тийм ертөнцийн зарим нэгэн эрдмийг бол төр зуур товлсон байж болох юм аа л гэж. Түүнээс устдаар бол Жон бүгдийг одоо барсан, эрдэм бүгдийг гүйцээсэн тийм одоо чарлын дом гэж бол байхгүй л гэж. Тэгээд тэр нь бол чадвар багтадлаа тийм ээ. Чадвар багтч нөө тооцсон гүмчтих гэд дээр ирсэн мэт тийм ээ тэр шүү дээ. Тэгээд тэр хүн чинь бол бурхан шашин сүлд орсон юм байна. Тэгээ бурхан шашинд орсныхоо учир шалтгааныг жонцсонгүй энд бичсэн байна. Би багш бусдыг төвчээд яаж төгссөн танд жавчий багш одоо авралыг одуулж байна гэж. Одоо бусад багшийг бол төвчээд өөрөө бол чарлын одоо уг нь бол чарлын одоо бусад багш нарт бол итгэж байсан боловч одоо тэр багш нарыг төвчээд бурхан яаж төгснөгдсөн одоо бурхан шагжаа мөнийд бол итгэж байна гэж. Тэгээ жийн дадуу шинэ. Тэр юуны тулд юм бэ хэмээвээс? Яагаад тэгж байгаа юм бэ хэмээвээс? Одоо чод гэдэг тэр та гэж байна тийм ээ. Шагжаа мөний та жон мянгала ёнтон тан гэж. Ямар ч гмийг эрхшээгээгүй харин бүх эрдмийг бол төгөлдөр болгоцсон байна шүү дээ л гэж. За араас нь дахиад гарч байна. Мүдэг шанжийн шүндэглээ гэж. Одоо яагаад тэгж байгаа тэрийг яаж мэдж байгаа юм бэ гэхдээ зэрэг яагаад бурхан Намаа Санжаавын одоо энэ бурхан шагжаа мөний бол жон тамжтыг багалсан, ёндон тамжтыг товсон гэж яаж мэдж байгаа юм бэ гэхдээ зэрэг мүдэг шанжийн шүндэглээ. Тэрсүүд бусдын номын ёсон дор ямар мэт нэн санаваас хичнээн одоо ингээд дахин ажиглаад байхад л тэндээс бол гим гарч ирээд байдаг юм тийм ээ. Гим гарч ирээд байдаг. Тэгээд тэнд бол мэдээгүй юм гарч ирээд байдаг. Тэгээд тэрнтэй харьцуулахтай зэрэг л дэдэр гончдлоо гэж. Тэр адил тэрмэт итгэлт танд гэж. Тэгэл бурхны номныг бол хичнээн ажиглах тусам бол улам араас нь нотлогоотой, баталгаатай ямар ч гимгүй нь мэддэгдээд байдаг. Мүдгийн шүнгүүд бол тэгээд гимтэй юм байна гэдгийг мэддэгдээд байдаг. Тийм учраас тэр хоёрыг харьцуулаад ирэхдээ зэрэг л итгэл танд уу, итгэл чагжаа мөний танд л daгийн сэмдий дадварж ирэх. Миний сэтгэл энэ бол сүжиглэх болоод сүжиглээд байна. Тийм ээ түүнээс шул одоо бурхан багшд бол сайн да. Бусад одоо чарлын домбод бол муудаан ч юм уу тийм юм бол байхгүй. Ганцхан яах вэ гэдэг тэр сургаалууд нь бурхан багших дандаа үнэн байгаад байна. Нөгөөдөл их бол дандаа цаанаа яах вэ? Хотл хуурмаг болоод болчиход байна. Эндүрсэн болчиход байна. Тийм учраас бурхан багш бол гим бүгдийг эрхшээгүй юм байна. Биш гим бүгдийг дартсан эрдэм бүгдийг товсон үний юм байна л гээл ингээл daгийн сэмдий дадварж ирэх. Миний сэтгэлийн нь сүжиглэх болоод байна. Тэгэхээр зэрэг тэр мэтэл тамжид чимба маянбийн тийм одоо дүнтаан одоо жонгоор бол лагсам дан гэж. Тийм одоо юу гэх юм те хорлох сэтгэл руугаа төгөлдөр байна гэж. Бүхнийг болгоогч тамжид чимба минби гэсэн тамжид чимба маянби гэсэн тийм ээ. Бүхнийг болгоогч биш. Тийм хүний гаргасан дүнтаа бол цаанаа заавал гимтэй байдаг. Тэр гимээр бол тэдгээр одоо улсуудын тэр шарлгаануудын сэтгэл нь бол одоо ингээл лагсамдан дан бавалцсан байна тийм ээ. Тэр дүнтаагаар бол сэтгэл нь өөрхий хорлогдсон байна гэж. Тэгээд самлаг намж хэсэг тэр сэтгэл нь хорлогдсон тэдгээр улсууд бол гимгүй одоо багш таних ч гэсэн яг метоноо гэж үзэхгүй байна л гэж. Хэмээн зарлигсан мэт болоо л гэж. Бурхны одоо тэр гимгүй бурхныг ч гэсэн л одоо харж чадахгүй, ясчлан одоо харж чадахгүй байна л гэсэн үг.